хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2026 онд яаж өөрчлөгдөх вэ гэсэн мэдээж. Жишээлбэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг яг манай Монгол улстай адилхан жил бүр инфляц болон эдийн засгийн бусад үзүүлэлтүүдээс хамааруулаад тогтоодог. Тэгээ 2025 оны эхний хагасын байдлаар Европын холбооны орнуудад ер нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ямар байсан бэ гэдгийг Евростатаас гаргасан байлээ. Дэлгэцэн дээр та бүхэнд жагсаалтыг харуулж байна. Хөдөлмөрийн хөлсний хэмжээ хамгийн өндөртэй улс нь болохоор Люксембург, араас нь Ирланд, тэгээ Нидерланд, Герман гэх мэтээр явж байна. За харин Чех болохоор доороос 6-д орсон байна. Энэ жагсаалтан дээр гэхдээ яг Европын холбооны бүх орнууд багтааг байгаа. Яагаад тэгэхээр зарим улс нь бол ингэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг улсаас нь тогтоодоггүй юм байлээ. Чехийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг урд нь болохоор бүх төрлийн ажлыг ерөнхийдөө 8 бүлэгт хуваагаад бүлэг бүрт нь сарын доод цалин, цагийн доод цалин гэд тогтоодог байсан. Энэ адил нь 2025 оноос эхлээд жоох өөрчлөгдсөн. Яасан бэ гэхээр private буюу одоо хувийн секторт ийм бүлгүүдийг тодорхойлоо болсон. Харин public буюу одоо нийтийн албанд болохоор 8 биш 4 бүлгийг тодорхойлдог болсон байна. Тэгэнгүүт чинь хувийн байгууллагууд одоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэсэн лимит байхгүй мүү гэсэн асуудал гарч ирнэ. Тэгвэл энэ нийтийн албаны 4 категори байгаа гэсэн шүү дээ. Тэрний хамгийн доотлын буюу 1-р категорийн хамгийн доод цалингаар ерөнхийдөө хувийн секторын хөдөлмөрийн хөлсний хамгийн доод хэмжээ тогтоогдох юм билээ. За тэгэхээр энэ 4 категорт болохоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ямар байх вэ гэдгийг заасан байна. Энэ болохоор 2026 оны 1-р сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ тэ. Тэгэхээр 1-р бүлэгт нь болохоор сарын хөлс нь доотлол нь 22,400 крон байх юм байна. Цагийнх нь болохоор 134.4 крон. 20-р бүлэгт 26,880, цагийн хөлс нь 161.3 крон. 3-р бүлэгт 31,360 крон сард, 188.2 крон цагт. 4-р бүлэгт сард 35,840 крон, цагт болохоор 215.1 крон гэсэн. Тэгэхээр хамгийн бага цалинтай ажил хийлэл гэхэд эх оноос эхлээд цагийн 134 кроноос дээш цалин авах юм биш үү хүмүүсээ. За тэгээ энэ графикт ер нь бол 2016 оноос хойш ингээд сүүлийн 10 жил Чех улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ яаж өөрчлөгдсөнийг харуулж байна. 10 жилийн өмнө бол 9,900 байсан болвол за эх оноос эхлээд 22,400 болж өөрчлөгдөж байна.